За энэ асуулт нэлээд харигдж байна. Намаас гэдэг би бас банкны бичиг зээлийн нэгдүгээр төв буюу долоон бодлого байрладаг цуцааны нөөц захирлалтай. Тэгээд энэ хүний хувьд болохоор яг аль банкнд хандсан юм болоо яг манай банкны хувьд бол ямар нэгэн байдлаар одоо ажлын байр чинь бодвол юм уу эсвэл үйлдвэрлэл ямар ч юм гэдэг шалтгаанаар зээл авахаас тулцах тийм үндэслэл авахгүй бид нар бол аль болох ийм хүмүүсийг одоо жижиг гэрээр бизнес хийж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор ажилладаг. Тэр тусмаа манай төвчний төвийн хувьд бол бичиг бизнес эрхлэгчдэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор хотын захын гэр хороолт байгуулагдсан. Яг бичиг зээлээр төвлөрч ажилладаг тооцооны төв байгаа. Тэгэхээр таны харьяалал хаана тэгээд харьяалалынхаа дагуу Хас банкнд хандхад болохгүй зүйл байхгүй байна. Эсвэл би нууцын дараа бичлэн бид нартай уулзч болно.